Майкл Жорданы зодог тайлсамжийн шалтгаан юу вэ? Домогч Чикаго Буллсыг 1998 оны улирлын дараа бага бутрагсан хэмээн багийн ерөнхий менежер асан Жерри Краузыг буруутгадаг. Энэ нь үнэн байж болох баг тарах гол шалтгаануудын нэг нь Майкл Жорданы хуруунд авсан гэмтэл байсан юм. Тэгвэл энэ гэмтэл нь сагсан бөмбөгөөс болоогүй бөгөөд түүний салшгүй нэгэн хобби болох навчин тамхинаас болжээ. 1993 он гэхэд Жордан тоглолт бүрийнхээ өмнө нэг ширхэг навчин тамхи татдаг болсон бөгөөд 2017 онд өгсөн ярилцлагадаа тэрээр өдөрт 6 ширхэг тамхи татдаг болсон гэжээ. 1999 оны ажил хаялцаар суйлрал тэрээр Бахама арал руу аяллаар явсан бөгөөд тэнд байхдаа хямдхан муу таслагчаар тамхиа таслах гэж байгаад 7 хурууныхаа шүрмсийг тасалжээ. Ажил хаялтанд тухай улирлыг 50 тоглолттой болгон богиносгосон бөгөөд энэ нь хасагдах шатны өмнө эргэн ирэхээр төлөвлөж байсан Жорданд маш бага хугацаа болсон байна. Эхэндээ 6-7 хоног гэж тодорхойлж байсан гэмтэл нь дамжирч 2 ч удаа хаалганд орох болсон бөгөөд Сантаймас сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрээр сагсан бөмбөг барьж чадахгүй байгаагаа хэлсэн байна. Энэ үйл явдлаас хойш удалгүй Майкл Жордан зодог тайлжээ. Гэвч 2000 он Чикаго Сантаймас санд өгсөн ярилцлагатаа би одоо ч шидэж чадна. Гэхдээ бөмбөгийг бүрэн контролдож өмнөшгөө залалт хийхэд хэцүү байгаа гэж хэлж байжээ. Энэ хөвчлийг таалагдвал лайк, фоллоу дарж биднийг дэмжээрэй.